Сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлтний жаргал ханд байна. За өнөөдөр та бүхэнд нэг үннийг шууд хэлмээр санагдлаа л да. Борлуулалт гэдэг зүйл бол дагагчийн тоонд огт хамаардаг юм а гэж. Хэрвээ дагагчийн тоо үнэхээр борлуулалтыг шийддэг байсан бол 100 мянган дагагчтай хүн бүрдтэй баян байх хэрэгтэй байсан. Гэтэл бодит байдал бол тийм биш. Жишээ нь судалгаагаар бол 1000-аас 30000 дагагчтай жижиг бизнесүүд 50 мянга 100 мянган дагагчтай бизнесүүдээс 2-4 дахин өндөр борлуулалттай байдаг гэж үздэг. Ягаад гэвэл баг дагагчтай байх үед бол ихтгэлцэл илүү өндөр, харилцаа илүү бодиттой байдаг. Мессеж нь маш тодорхой сонсогддог. Тэгэхээр одоо би чамд баг дагагчтай байсан, цөөн дагагчтай байсан ч гэсэн өндөр борлуулалт гаргах 5 үндсэн зарчмыг тэрийг одоо бодитоор ажилуулдаг системтэй аргачлалыг одоо бүрэн тайлбарлах гэж байна. Тэгэхээр энэ видеог дуустал нь үзээрэй. За энэ нь бол шидэт томьёо бол биш, харин олон бизнесийг босгож чаддаг шинжлэх ухаан суурилсан систем юм байгаа юм. За тэгэхээр эхлэе. За нэгдүгürt хүмүүс бол брендийг дагаж биш, харин өөрийнхөө асуудлыг үнэхээр ойлгодог хүнийг сонгодог гэдгийг мэдэх хэрэгтэй. Баг дагагчтай үед бол энэ байдал бол илүү давуу талтай байдаг. Ер нь олон давуу талууд бий болдог. Хүмүүс чамтай амархан холбогдно. За баг дагагч нь илүү өндөр итгэлцлийг бий болгоно. Харилцан бичих хариу өгөх боломж илүү өргөн байдаг. За хувийн өнгө төрөх бол хурдан бүрэлддэг. Судалгаагаар 20-45 насны бизнес эрхлэгчдэд бол хэд хэдэн асуултууд хамгийн дөрөнд тавигддаг байгаа. За үүний нэг нь бол энэ хүн миний асуудлыг үнэхээр ойлгож байна уу гэсэн асуулт бий болдог. Тэгэхээр борлуулалтын үндсэн зарчмын номер 1 нь бол ихтгэлцэл байдаг. Ихтгэлцэл байж ич борлуулалт гардаг. Тэгэхээр дагагчийн тоо биш чамд итгэдэг 200 хүн байх юм бол 2000 дагагчтай хэн нэгнээс илүү борлуулалт авчирдаг гэдгийг бол ойлгох хэрэгтэй байх нэ. Хоёр дахь нь за цөөн дагагчтай хүмүүсийн нийтлэг алдаа бол мессеж нь тодорхой биш байдаг учраас бол хүмүүс ойлгодоггүй яг юу хийдгийг ямар асуудал шийддэг бүтээгдэхүүн яг ямар үр дүн өгдөг тэр бүтээгдэхүүн яг ямар асуудал шийдээд байгаа юм бэ гэдэг нь бол тодорхойгүй байдаг. Харин өндөр борлуулалттай жижиг бизнесүүдийн нийтлэг 3 шинж нь юу гэдэг вэ гэхээр мессеж нь хамгийн гол нь маш тодорхой байдаг. Үр дүнийг хэмжиж болдог. Тэгээ үйлчлүүлэгчийнхаа яг өвдөлтийн цэгийг онож хэлж чаддаг мессежийг илэрхийлдэг байх нь шүү дээ, тий. Тэгэхээр мессеж үнэхээр тодорхой байх юм бол дагагчийн тоонд бол огт хамаарахгүй байдаг гэдэг эндээс харагдаж байгаа юм. За 3 дахь нь гэхээр цөөн дагагчтай үед бол амжилттай ажилтдаг бизнесүүд бүгд одоо борлуулалтын урсгалыг бол ажилладаг байгаа. Тэгэхээр борлуулалтын урсгал гэдэг маань бол хэрэглэгчийг дараалалаар хөтэлдэг тэр системийг хэлж байгаа. Тэгэхээр хэрэглэгч бол эхлээд чамтай танилцсан, хоёрт нь өөртөөхөө асуудлыг ойлгоно, гуравт нь итгэлцэл үүснэ, дөрөвт нь шийдлэлийг чинь сонсно, тавт нь бол үнийн санал авдаг. За 6-т нь дахин худалдаа авах үнэ хэрэглэгч болох зам руугаа шилждэг гэсэн үг. Тэгэхээр цөөн дагагчтай болох үед бол урсгал хамгийн өндөр үр дүнтэй байдаг учраас нэг дагагчийн үнц нь бол маш өндөр байдаг учраас бол энэ нь илүү боломжтой байдаг. Тэгэхээр хамгийн гол нь мессеж нь тодорхой байх хэрэгтэй байх нь энэ борлуулалтын урсгалыг бол яг л зөв системээр нь хөтөлж явуулах хэрэгтэй байдаг байна шүү дээ, тий. За дөрөвт нь нууц зэвсэг бол энэ бол үнэт зүйлийн давтамж гэж байгаа. Тэгэхээр үнэт зүйлийн давтамж гэдэг маань болохоор давтамжтайгаар үнцийн нөхийг бол хэлж байгаа. Ингэсэн тохиолдолд бол итгэлцэл үүснэ, борлуулалтч үүснэ, дахин үнцэн өгөөд мөн дахин худалдаа авалт болох гэсэн давталттай явах хэрэгтэй. За сэтгэл зүйн судалгаагаар бол хүмүүс яаж шийдвэр гаргадаг вэ гэхээр жишээ нь 5 удаа бол ямар нэгэн үнцэнтэй контентыг авах. За 2 удаа бол тэр асуудлаа ойлголт авах. За 1 удаадаа бол итгэл нь бий болж бүрэлддэг. За тэгээд худалдаа авалт хийх. Тэгэхээр иймээс бол цөөн дагагчтай үед бол борлуулалт хамгийн их хүчтэй арга байдаг байх нь шүү дээ, тий. Тэгэхээр өдөр бүр одоо богино контент хүнд хэрэгтэй үнцийг өгөх дээр анхаарах хэрэгтэй. Жишээлбэл одоо 30 секундын зөвлөгөө рeel ч юм уу те. За ямар нэгэн өнөөдрийн алдаа сургамж юу байсан гэсэн контент ч юм уу альва нэгэн шийдлийг бол санал болгож авах хэрэгтэй гэсэн үг. За энэ загвар бол ерөнхийдөө бол 1000 дагагчтай хуудсан ч гэсэн 1 сарын дотор 15-40% борлуулалт авчирсан жишээ маш олон байдаг. Тэгэхээр энэ систем ажилдаг гэсэн үг. 5 дугаарт за дагагчийн тоо чухал биш гэдгийг бол та бүхэн ойлгосон баг. Харин юу чухал вэ гэхээр мэдлэг, чиний мэдлэг, туршлага, за санал бодлогож байгаа шийдэл түүний бүтц энэ бол борлуулалтыг шийдэж чаддаг 3 үндсэн зүйл байгаа. Тэгэхээр цөөн дагагчтай байх үед заавал энэ 3-ыг хүчтэй болгох хэрэгтэй байх нь. За өөр нэг чухал юм нь юу вэ гэхээр нэг том ойлголтыг маш тодорхой тайлбарладаг байх чадвартай байх хэрэгтэй. 3-5 асуудлыг бол тогтмол одоо онцолдог тийм контент гаргах. Нэг контенттэй 3-5 асуудлыг тогтмол онцолдог байж болно. За нэг гол шийдлээ давтамжтайгаар харуулах. За энэ 3-ыг хийсэн бизнесүүд бол дагагчийн тоогоо өсгөхөөс өмнө борлуулалтаа өсгөж чаддаг байх нь шүү дээ, тий. Тэгэхээр баг дагагчтай үед хамгийн их хэрэгтэй 5 арга барил нь ямар арга барил байдаг вэ гэхээр одоо энд нэгдүгürt бол түүхээр борлуулалт хийх гэж байгаа. Тэгэхээр хүмүүс түүхийг бол хизээч мартдаггүй, түүх сонсох дуртай. Энэ нь итгэлцлийг бий болгодог гэдгийг бол мартаж болохгүй. Хоёрдугаарт болохоор бүгдийг биш харин яг
сонгосон хэрэглэгчдэд зориулсан нэг төрлийн үйлчлүүлэгчийг сонгоно гэсэн үг. Яг ямар төрлийн ямар сегментэд зориулж үйлчлэгээ үзүүлэх гэж байгаа бүтээгдэхүүнээ борлуулах гэж байгаа ангиллалаа төвлөрөх ёстой байх нь шүү дээ, тий. Гурав дахь нь болохоор онцгой харилцаа үүсгэх гэж байгаа. Тэгэхээр цөөн дагагчтай үед бол илүү дулаангүн харилцаа үүсгэх боломжтой учраас өндөр борлуулалт гарна. Дөрөв дэх нь болохоор ихэнх хуудсууд юу хийхийг хэлдэггүй. Тэгэхээр тодорхой уриалга гаргаж хэлэх хэрэгтэй. Яг одоо ингээд манай хуудсыг дагаарай. Эсвэл энэ комент хэсэгт байгаа энэ линкээр ороод сургалтыг худалдаа аваарч гэх юм уу, тий. Ийм байж болно. За 5 дахь нь болохоор үр дүнгээ баталгаажуулах гэж байгаа. Тэгэхээр сэтгэл ханамжтай 3 хүний тэр комент сэтгэгдэл гэдэг бол хамгийн хүчтэй маркетинг байх нь. За эндээс юу ойлгож болох вэ гэхээр хэрвээ чи баг дагагчтай болох юм бол энэ бол сул тал биш юм байна гэдгийг ойлгосон баг. Харин ч илүү давуу талж байж болно. Баг дагагчтай үед бол илүү хурдан өсөж уян хатны систем байгуулж чадна, өндөр итгэлцэл авна, илүү тогтвортой борлуулалт болж чаддаг байх нь. Ер нь бол борлуулалт бол гол нь дагагчаас гэхээсээ илүү чамд итгэсэн хүмүүсээс бол борлуулалт гардаг гэдгийг бол мартаж болохгүй байх нь шүү дээ, тий. За би тэгээд сургалтынхаа линкийг доор комент хэсэгт үлдээсэн байгаа. Та бүхэн ороод манай сургалттай сонирхож танилцаж болно. За тэгээд энэ видео таалагдсан бол subscribe дарж лайк коммент үлдээгээрэй. Баярлалаа.